JD Mongolia намайг та бүхэндээ өнөөдөр чүрмээр зааж өгөх болно. Тэгээд эдгээр өгнүүдийг болохоор солонгосчууд маань өдөр тутамдаа ерөөдөө хэрэгэлдэг. Тэгэхээр та бүхэндээ бас хэрэгтэй бичлэг байх болов уу гэж ерөөдөө бас бодож байна. За тэгээд хамгийн ихний өгнөөсөө шууд эхэлжээ. За яг энэ харилцаа үг маань хараггүй анку гэдэг үг. За энэ болохоор ямар үгний тавшил вэ гэхлээр commended, uncommended гэсэн үгний тавшил байгаа. Тэгэхээр ерөөдөө гойсон чимшиг, гоёгүй чимшиг гэдэг үгнийг болохоор анку гэж тавчилчдаг. Тэгээд энийг болохоор ерөөдөө солонгосчууд маань болохоор ялангуяа энэ 20 онд айгүй хэрэгжилж байгаа тренд үг болж байгаа. Тэгэхээр энийг бас та бүхэн маань өрөө төвхөн дээр хэлээрэй гэж хүсэж байна. За тэгээд ерөөдөө 오늘은 스타일 어때? гэдэг ерөөдөө асуугаад 뭐 꾸안꾸 гэх юм бол гойсон чимшиг, гоёгүй чимшиг харагдаж байгаа болохоор 꾸안꾸 гэж хэлдэг байгаа. За дараагийн үг маань болохоор 치맥 гэсэн үг. За 치맥 маань болохоор chicken тэгээд plus 맥주 гэсэн үгний тавчлал 치맥 гэж биччихдэг. За тэгээд chicken бол мэдээж хэрэг chicken бидний эздэг шарсан дахиа. За тэгээд 맥주 болохоор пив байгаа. Тэгээд ерөөхдөө солонгосчууд маань болохоор chickenтэй 맥주 болохоор хамгийн их сайн хосолдог гэж үздэг. Тэгэхээр ерөөхдөө 치맥 гэдэг хэрэгэл ярьдаг байгаа. Жишээлбэл авч үзэх юм бол 오늘 치맥 땡긴다 гэж ярих юм бол өнөөдөр chicken идмээрэн шүү гэсэн утгатай гаар ерөөхдөө ойлгож байна. За дараагийн үг маань болохоор 소맥 гэдэг үг. 소맥 гэдэг үг маань болохоор мөн адил 소주 болон 맥주 гэсэн үгний хослол байгаа. Ингээ хамтдаа нийлсэн үг. Жишээн дээр авч үзэх юм бол 오늘 저녁 때 소맥 어때? гэх юм бол өнөөдөр арай хаалн дээр ингээд 소주тэй пив ингээ халиад байгаа ямар вэ гэсэн утгаар хэлж байгаа гэсэн. За дараагийн үг маань болохоор 오졌다 гэсэн үг. 오졌다 гэдэг үг маань болохоор ерөөдөө cool харагдчихэ, цаг харагдчихэ ингээд ихтэй ерөөдөө хэрэгэлдэг. За жишээлбэл 오늘 내 스타일 어때? гэх юм бол 와 오졌다. Чи өнөөдөр бүр cool болсон байж таа ямар цаг харагдчихэ гэдэг юм бол 오졌다 гэж хэрэгэлдэг байх нэ. За дараагийн үг маань болохоор 세젤예 гэдэг үг. За энэ үг маань болохоор гурван үгний тавчлал харж байгаачлан. За 세 гэдэг нь болохоор 세상에, 체 гэдэг нь 제일, 예 гэдэг нь болохоор 예뻐 буюу 세상에 제일 예뻐 гэдэг үгийг 세젤예 гэдэг биччихдэг. Тэгэхээр энийг болохоор ихэвчлэн текст болон коммент баягаар ерөөдөө хүмүүсүүд хамгийн хэрэглэдэг байгаа. За дараагийн үг маань болохоор хамгийн хэрэглэгддэг бас боёвжсэн үгний нэг нь 꿀잼 гэсэн үг. 꿀 гэдэг нь болохоор зүгийн бал, 잼 гэдэг нь болохоор 재미있다 гэдэг үгийг тавчлаад 잼 гэж бичсэн маань. Тэгэхээр 꿀잼 буюу маш сонирхолтой зүйлийг болохоор солонгосчууд 꿀잼이다 гэж ерөөдөө ярьдаг. За дараагийн үг маань болохоор яг саяны 꿀잼 гэдэг үгний болохоор эсрэг үг байгаа. 노잼 буюу no 재밌다 буюу ямар сонирхолтой зүйлийг болохоор 노잼 гэж хэрэглэдэг байна. Тэгэхээр ерөөдөө таны сонирхлыг татах байгаа ч юм уу тийм ямар нэгэн зүйлийг ингээд сэтгэл асуух ч юм уу тийм хүн байх юм бол 노잼이야 노잼 гэж хэрэгэлдэг. За тэгээд ерөөдөө энэ үрээд түрүүмээр бичлэг маань өндөрлөгчээ. Тэгээд яг өнөөдөр болохоор 7 үг гарсан байгаа. Тэгээд та бүхэн маань бас өдөр болгон солонгос байхдаа ч болон Монгол байхдаа ч юм уу тийм хэрэглэгдэх иймэрхүү солонгос ялангуяа солонгос хүн найзтайгаа ч юм уу тийм текстээр мессеж хийхдээ иймэрхүү үгнүүдийг байнга ашиглах юм бол илүү сонирхолтой conversation бас болох болно. Тэгээд та бүхэндээ өнөөдрийнхөө бичлэгийг бас сонирхолтой надтай хамт бас ингээ үзсэнд баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд иймэрхүү бичлэгнүүдийг та бүхэн маань цаашдаа үзхийг хүсэх юм бол JD Store гэдэг аппликейшн байгаа. Мэдээж хэрэг App Store болон Play Store-оос та бүхэн маань татаад авах боломжтой байгаа. За тэгээд мэдээж хэрэг үн төлбөргүй. За тэгээд тэрхүү аппликейшнийг болохоор та бүхэн монгол хэл дээрээ суулгаад боловсрол хэсэг рүү орох юм бол иймэрхүү төрөл бүрийн солонгос хэлний анхаан шатны, дунд шатны хичээлүүдийг нэг дор үзэх боломжтой байгаа шүү. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг энэгээр өндөрлөе. Та бүхэндээ хэрэгтэй бичлэг байсан бол лайк болон шеэр дараарай. За тэгээд өнөөдрийг сайхан өнгөрүүлцгээе. Баярлалаа.